За жил бүрийн 5 сарын эхний 7 хоног бол Монгол улсад Монгол татвар төлөгчдийн өдрүүдийг орон даяар зохион байгуулдаг байгаа. За татвар төлөгчдийн өдрүүдтэй холбоотойгоор бид нар татвартай холбоотой сургалтуудыг явуулж байгаа. За сургалтай холбоотой бүх мэдээлэл хөтөлбөрүүд бол татварын албаны цахим хуудасуудаар зүүмээр ингээд зэрэг зарлагдаад явах байгаа. Мөн танхимаар ирэх хичээлэх тул та бүхэн бас энэхүү сургалтанд бол хамрагдаарай гэж хүсье. За би та бүхэнд одоо татвар төлөгчийн бүртгэл, хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэх гэсэн юм аа. За татвар төлөгчийн За очих. За юу нь явж байна цаана? За татвар төлөгчийн бүртгэлийн хувьд бол өмнө нь бол хуулийн этгээд иргэн татварын албан заавал бичилж ирж бүртгүүлдэг байсан. За 2020 оноос хойш бол татварын алба бол татвар төлөгчд зориулсан бүхий л үйлчилгээг цахимжуулсны нэг нь бол татвар төлөгчийн бүртгэл бол цахимдсан. Тэгэхээр та бүхний мэдж байгаагаар бол ерөөсөө л татвар төлөгчөөр бүртгүүлэхийн үйл ажиллагаа нь заавал татварын албанд ирэх шаардлагагүй цахимаар хүсэлтээ илгээх хандхад бол таны бүртгэлийг шууд автомат хийх ийм цахим системд бол холбогдсон байгаа. Тэгэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэл дээр татвар төлөгчийг бүртгүүлээд хуулийн этгээдийн бүртгэлийн газар дээр компани байгуулад гэрчилгээгээ авсан бол энэ мэдээлэл нь 24 цагийн дотор татварын албанд ирнэ. За татварын албанд ирснээрээ татвар төлөгч маань бүртгэгдээд таны бүртгэлийн бүртгэлтэй холбоотой мэйл хаяг утсанд бол мэдээллийг хүргүүлэх байгаа. За энэхүү мэдээллийг бол гүйцэтгэх удирдлагт буюу яг улсын бүртгэл дээр захирлаар бүртгэгдсэн этгээдэд бол мэдээлэл хүргэгддэг. За ингээд мэдээлэл хүргэгдсэний үндсэн дээр та холбогдох бүртгэлийнхаа формуудыг баталгаажуулснаар хуулийн этгээд нь бол шууд бүртгэгдэх ийм боломжтой болсон байгаа. За ингээд бүртгэгдснээрээ та шууд хуулийн этгээдээ байгуулад татварын харилцаагаа шууд эхлэх юм боломжтой болсон гэсэн үг. За Монгол улсын иргэний хувьд ерөөсөө л 16 нас хүрсэн Монгол улсын иргэний эрх үүрэгтэй ийм иргэн бол ерөөсөө iTax систем, e-tax системд хандаад цахимаар бүртгэлээ хийлгэхдээ таны бүртгэл татварын системд 3 минутын дотор автоматар бүртгэл нь үүснэ. Энэ дээр заавал та татварын албанд ирэх шаардлагагүй. За бүртгүүлэхэд гол анхаарах юм бол таны бүртгэлдээ утасны дугаар цахим хаяг үнэн зөв байх ёстой гэсэн мэдээллийг л тавина. Утасны дугаар цахим хаяг үнэн зөв гэдэг нь ерөөсөө л таныг бид нар цахимаар таныг өөрөө мөн гэдгийг таних ийм өгөгдлийг л хүлээж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр хуулийн этгээд болон хувь хүн нь ерөөсөө л татварт ирэх ямар ч шаардлагагүй цахимаар бүх үндсэн бүртгэлүүдээ хийлгэх боломжтой гэсэн үг. За цахим бүртгэл хийгдснээрээ та e-баримт болон e-tax цахим төлбөрийн баримтын систем дээр бүртгэл маань өөрөө автоматар идэвхжинэ. За цахим төлбөрийн баримт идэвхжснээрээ одоо үйл ажиллагаа явуулахад төлбөрийн баримтаа олоход ямар нэгэн саад үүсгүйгээр явна гэсэн үг. За хуулийн этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн үйл ажиллагаан дээр одоогоор бол яг татварын албанд 270 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. За энэхүү 270 мянган энэ нөгөө бас слайдны давхар гарчаад идэм байна. 270 мянган хуулийн этгээд бүртгэлтэйг бол татвар төлөгчийн бүртгэлээ том, дунд, жижиг, бичил гэсэн сегментийн ангилд хуваарлдаг байгаа. За сегментийн ангилд яагаад хуваарлдаг вэ гэхээр татвар төлөгч олгоныхоо онцлог үйл ажиллагааны чиглэлд тулгуурласан зөвлөгөө мэдээллийг хүргүүлэх татвар төлөгчдөө үйлчилгээ үзүүлэх чиглэлээрээ ийм сегментийн ангилд тулгуурлаж хуваарлаж байгаа юм. За бичил сегментийн татвар төлөгчд бол шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулсан болон татварын борлуулалтын орлого нь 50 саяас доош хуулийн этгээд хамрагддаг. За эдгээр татвар төлөгч бол илүү татварын хялбаршуулсан горим ашиглах, за илүү одоо нөгөө санхүүгийн яг тусгаалсан нэгтлэн бодогчдгоо учраас магадгүй нөгөө өөрөө татварын талын ойлголттой болох гэдэг байдлаар байдаг учраас тухайн татвар төлөгчд илүү ийм мэдээллийг хүргүүлэх гэдэг байдлаар ханддаг гэсэн үг. За жижиг сегментийн татвар төлөгчд 50 саяас 10 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээдүүд хамрагддаг. За жижиг сегментийн хувьд бол үйл ажиллагаа нь эхэлж байгаа. Яг тогтвортой үйл ажиллагаа бол тогтворжохоор ингэж
ажиллаж байгаа ийм хуулийн этгээдүүд байдаг. Тэгэхээр эдгээр хуулийн этгээдүүд бол татварын хуулийн онцлогуд. За ялангуяа эрсдэлд орохоос сэргийлсэн байдлын зөвлөгөө мэдээллийг олвол өгдөг байгаа. Тэгэхээр эдгээр татвар төлөгчид бол татварын хууль тогтоомжийг даган мөрдөхөд нь дэмжлэг үзүүлж ингэж ажилладаг байгаа гэсэн үг. За том дунд сегментийн татвар төлөгч бол 10 тэрбумаас дээш дунд сегмент нь, том сегмент нь 40 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой хуулийн этгээдүүд байдаг. За эдгээр хуулийн этгээд бол мэдээж хэрэг томоохон үйл ажиллагаа тогтворчсон ийм хуулийн этгээдүүд байдаг учраас одоо олон улсын стандартын дагуу хэрхэн тайлагнах уу, татвараа хэрхэн одоо төлөх ёстой гэдэг ч юм уу тий үндэстэн дамжсан групп гэдэг байдлаар бол зөвлөгөө мэдээллийг хургуулах гэдэг байдлаар ажилладаг. За хуулийн этгээдийн дундаж өсөлт бол жилдээ нэг 15-аас 20 мянган хуулийн этгээд бол жилдээ нэмэгдэжээдэг. За мэдээж үүний хажуугаар бол хуулийн этгээдийг татан буулгах гэдэг процесс явагдчихэдэг. За хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулагдах, үйл ажиллагаа үргэлжлэх гэдгээсээ гадна хуулийн этгээдийг татан буулгах харилцаа байдаг. За хуулийн этгээдийг татан буулгах харилцааг бол хоёр янзаар хийгдэх боломжтой. За эхний өгөгдөл нь бол мэдээж хуулийн этгээдийн удирдлага дотоод бүтэц зохион байгуулалтаасаа үүдээд хуулийн этгээдээ хаах гэдэг байдлаар татан буулгаж болно. За ингийн тулд бол татвар төлөгч татварын албанд хүсэлт ирүүлээд за эрсдэлтэй хэсэгт нь тулгуурлаад хуулийн этгээдийг татан буулгах процесс явагддаг. За хоёр дахь хуулийн этгээдийг хасах зүйл маань улсын бүртгэлийн тухай хуулийн заалт байдаг. За санхүүгийн тайлангаа 8 улирал дараалан ирүүлээгүй хуулийн этгээдийг захиргааны хариуцлагын дагуу гэсэн үг. Захиргааны хуулийн шийдвэрээр татан буулгах гэдэг энэхүү процесс ажиллагаа хийгддэг. Тэгэхээр татвар төлөгч шинээр үүсгэн байгуулагдсан мөн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа хэсгээс үл хамааран үйл ажиллагаа эрхлээгүй бол үйл ажиллагаа эрхлээгүй тухай. За үйл ажиллагаа эрхэлж байгаа бол та холбогдох тайлангуудаа өгж явах ёстой. Хэрвээ магадгүй та дарааллаад 2 жилийн хугацаанд ямар ч тайлан ирүүлээгүй, тайлагнаагүй одоо хуулийн этгээдээ байгуулчаад ямар нэгэн үйлдэл хийгээгүй болвол тухайн хуулийн этгээд энэ татан буух харилцаанд ордгоо гэсэн үг. Тэгэхээр үйл ажиллагаа эрхлээгүй хуулийн этгээдийг бол 2023 оноос эхлээд ингээд татан буулгах хуулийн хэрэгжилт эхлээд татан буулгах процессыг хэрэгжүүлж эхэлсэн. За 2023 онд бол 32 мянган хуулийн этгээд, за 2024 онд бол 12 мянга, за 2025 онд бол 33 мянган хуулийн этгээдийг зарлаад 21,892 хуулийн этгээдийг бол татан буулгах энэ процессыг хэрэгжүүлсэн. Тэгэхээр та магадгүй нөгөө хуулийн этгээд байгуулчаад тайлангаа өгөхгүй яг тэр чигт нь ингээд байгуулчаад ямар нэгэн үйлдэл хийхгүй байвал тухайн хуулийн этгээд татан буух юм нөхцөл байдал үүсдэг шүү гэдгийг бас анхаарах шаардлагатай. Тэгэхээр та магадгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа дөнгөж эхэлж байгаа хуулийн этгээд бол жилдээ нэг удаа хялбаршуулсан горим сонгоод тайлангаа илгээж авах ийм үүрэгтэй байдаг бахнэ. Тэгэхээр үүргээ биелүүлэхгүй бол мөн нөгөө талаасаа ийм татан буулгах арга хэмжээг авдаг гэсэн үг. За Монгол улсын иргэдийн хувьд бол нийтдээ 2.6 сая иргэн. За энэ нөгөө зүүм явж байгаа болохоор цаана нь орчих шиг боллоо. 2.6 сая иргэн бол татварын албанд бүртгэлтэй байдаг. За тэгэхээр маш олон иргэн татварын албанд бүртгэлтэй байдгийг магадгүй гайхчихж магадгүй. Эдгээр нь үндсэн үйл ажиллагаа эрхлэхээсээ гадна хөрөнгийн бүртгэл болон бусад зүйлээр одоо цахим төлбөрийн баримтын системийн бид нар 2% буцаалт авдаг тийм. Тэр өгөгдлөөр хамаарат бүх иргэд бол татварын албанд аль болохоор бүртгэлтэй байдгаа гэсэн үг. За бүртгэлтэй хууль иргэд бол өөрийнхөө чиглэлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг мөн хөрөнгийн татвар төлөгч гэдгээрээ албан татвар төлөх юм харилцаа үүсээд явдаг. За жилдээ ойролцоогоор бол нэг 95 мянган иргэн болоод татвар төлөгчөөр татварын албанд нэмэгдэж байдаг. Тэгэхээр дан ганц татвар төлөхөөсөө гадна магадгүй нөгөө баримтын буцаа авалт хийдэг учраас эдгээр татвар төлөгчдийн тоо ол нэмэгдэж байдаг. За хуулийн этгээд Монгол улсын иргэнээс гадна гадаад улсын иргэд татварын албанд бүртгэгдэг. За тэгэхээр гадаад улсын иргэдийн бүртгэлтээр бол оршин суугч бус гадаад иргэд бүртгэгдэж. За мөн 2023 оноос эхлээд нөгөө Монгол улс нь гадаадын жуулчинд нөлтийн буцаа олголт олгодог болсон. Тэрнтэй холбоотойгоор бас Монгол улсад 90 хоногоос дотгош аялаад буцаж байгаа жуулчдыг мөн адил
бүртгэж ийм татварын буцаа олголтуудыг олгодог ийм үйлчилгээг үзүүлдэг байгаа. За татвар төлөгч иргэн болвол одоо яг иргэний бүртгэлийн хувьд бид нар нэг татвар төлөгчийн бүртгэл гэдэг бүртгэлийн дугаар гэдэг нэг юм гарч ирж байгаа. За энэ нь бол ерөөсөө гайхаад ах зүйлгүйгээр бидний иргэний бүртгэлийн дугаар байгаа. Тэгэхээр татварын ерөнхий хууль татвар төлөгчийн бүртгэлийн журамдаа иргэний бүртгэлийн дугаар нь татвар төлөгчийн дугаар байна гэж заагаад өгсөн байгаа. Энэхүү иргэний бүртгэл нь иргэн болгонд анх одоо хүүхэд төрөхөд л олгогддог ийм бүртгэлийн дугаар байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа бах сүүлийн үед нөгөө иргэний үнэмлэх пассворд хэвлэгдэхдээ ийм 12 оронтой кодтой болсон. Нөгөө бидний мэддэг регистрийн дугаар гэдэг зүйл байхгүй болсон. Тэгэхээр энэ иргэний бүртгэл нь бол ерөөсөө хувь хүний мэдээллийг хамгаалах нууцын тухай хуулийн дагуу гарч ирсэн ийм иргэний бүртгэлийн дугаар байгаа. Тэгэхээр энэхүү иргэний бүртгэлийн дугаар ерөөсөө регистрийн дугаартай адилтгах ийм өгөгдөл гэсэн үг. За тэгэхээр адилтгаж байгаа энэ иргэний бүртгэлийн дугаарын дагуу тухайн иргэн өөрөө татварын албанд татвар төлөгчөөр бүртгэгддэг. За мөн татварын харилцааг иргэний бүртгэлийн дугаараар гүйцэтгээд явдаг. Татварын тайлан өгөх болон одоо бусад бүх өгөгдлөөр цахим төлбөрийн баримт, цахим тайлангийн систем рүү нэвтрэх гээд бүхий л өгөгдлөөр иргэний бүртгэлийн кодыг ашиглаж явдаг. За Монгол улсын иргэнд иргэний бүртгэлийн дугаарыг ашигладаг бол гадаад улсын иргэнд гадаад улсын иргэний бүртгэлийн дугаарыг ашигладаг. За гадаад улсын иргэний бүртгэлийн дугаар нь гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд бол заагдаад өгсөн гадаад иргэнийг Монгол улсын хилээр нэвтрэх үед олгогддог ийм 13 оронтой код байгаа. За хэрвээ танай байгууллагад гадаад улсын иргэн үйл ажиллагаа эрхэлдэг, ажилдаг бол эдгээр энэ иргэний бүртгэлийн дугаар маань өөрөө энэхүү 13 оронтой кодчил байна. За гадаад улсын иргэн бол iTax-аар эсвэл e-tax-аар гадаад улсын иргэн гэдгээрээ нэвтрээд бүртгэлээ хийлгэж чинь. За бүртгэл дээр мэдээж нөгөө утас мэйл хаяг гэдэг зүйлийг шалгаад явчихнаа гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар эргэн харьяатаас олгосон дугаараар тухайн гадаад улсын иргэний бүртгэл үүсэж явдаг гэсэн үг. Тэгэхээр яг гадаад Монгол яг л бид нартай адилтгах ийм байдлаар бол үндсэн бүртгэл баригдаж явдаг. За одоо нэвтрэлтийн нэгдсэн системийн мэдээллийг хүргэе. За нэвтрэлтийн нэгдсэн системийн мэдээлэл дээр одоо яг нүр хуудасны цонхыг харуулад өгсөн байна. Регистрийн дугаар, цахим шуудан, иргэний бүртгэлийн дугаар гэдэг. Энэ дугааруудыг аль ч талбараар нэвтэрч болно. Тэгэхээр нөгөө регистрийн дугаар гэдгийг хамгийн ихэнд тавьсан. Цаашлаад ер нь бол регистрийн дугаар бол ашиглахгүй байх гэдэг тал руугаа явж байгаа учраас энэ зүйлүүдийг аль ч өгөгдлөөр та нэвтэрч болно гэсэн үг. За нэвтрэх үйлдэлийг хийхдээ тухайн хувь хүн маань өөрөө хувь хүний мэдээллийг хамгаалах зорилгоор утасны дугаар буюу утасны дугаар болон цахим хаягийн ийм баталгаажуулалтыг заавал хийж өгнө. Тэгэхээр магадгүй таны нэрийн өмнөөс хэн нэгэн хүн таны мэдээллийг ашиглахгүй гэдэг үүднээсээ энэхүү мэдээллүүдийг оруулж өгдгөө гэсэн үг. За тэгэхээр энэхүү төхөөрөмжийн хяналт бол жилдээ нэг удаа хийгдээд явчихна. Мөн өөр төхөөрөмжөөс хандах үед заавал таныг таних баталгаажуулалт хийгднэ гэсэн үг. Тэгэхээр энэ нь жоохон юм төвөгтэй юм шиг зарим хүмүүс их бухимдах үйлдэл хийгээд байдаг. Гэхдээ энэ бол ерөөсөө л таны мэдээллийг хамгаалах зорилттой юм өгөгдлөө гэсэн үг. За нууц үгийг баталгаажуулах, цахим шуудан баталгаажуулах гэдэг энэхүү бүх өгөгдөл маань утасны дугаарыг аваад явчихна. За утасны дугаар гэдэг бол сүүлийн үед одоо та бүхэн мэдж байгаа бах Монгол руу орсон ч ямар ч систем рүү орсон тий банкуудын ап руу орсон ч утасны дугаар гэдэг зүйл бол маш их чухал зүйл болсон. Тэгэхээр энэ утасны дугаар нь таны нэр дээр байгаа эсхийг операторуудаас баталгаажуулдаг гэсэн үг. Тэгэхээр таны нэр дээр байгаа утасны дугаараар л таны мэдээллийг урьдчилан хүргэнэ. За өөр утасны дугаараа ашиглах юм бол бүртгэлтэй утасны дугаар биш байна гэдэг байдлаар мэдээллийг олохгүй гэсэн үг. За магадгүй та нууц үгээс сэргээх үйлдэлийг хийхэд таны утасны дугаар биш байна гэдэг зүйл гараад байвал утасны дугаар солих гэсэн талбар дээр очиод дугаараа солилтоо хийчихнэ. За магадгүй нөгөө таны дугаар өөр хэн нэгэн хүний нэр дээр байдаг бол боломжгүй. Заавал та өөрийнхөө нэр дээр утасны дугаарыг авнаа гэсэн үг. Тэгэхээр өрн телефоны операторууд маань энийг хурлуу мэдээллийг гаргадаг, хур буюу одоо нийтийн мэдээлэл ашиглах юм систем рүү гаргадаг. Энэ системээс хүлээ авч татварын систем шалгадаг гэсэн үг.
Тэгэхээр бид нар ийм өгөгдөлтэй байж ээж утасны дугаар өөр дээр нь байж ээж дараагийн алхмууд хийгдэх боломжтой болно. Мөн таны утасны дугаар өөрөө татварын албанд анхдагч бүртгэл нь үнэн зөв бүртгэгдснээр дараагийн мэдээллийг авах болон бусад харилцаа маань өөрөө хэвэн явагдах юм боломжтой болтгоо. За мөн нэвтрэлтийн нэгдсэн систем нь нууц үгийн тохиргоогоос гадна энэ бүх хяналтын мэдээллүүд байдаг. Одоо танаас өөр хүн таны мэдээлэл рүү нэвтэрж байгаа гэсэн энэ бүх хяналтын түүхүүдийг бол мөн харуулж байдаг. Тэгэхээр магадгүй та бүхэн өөрсдөө бас энэ өгөгдлийг шалгаад үзээрэй. Өөрийнхөө мэдээллийг бусад зүйлээс хамгаалаарай гэж хэлэх гэсэн юм аа. За цахим татварын систем дээр хуулийн этгээдээ байгуулад тоон гарын үсгийг авах ийм ажиллагаа бол хийгддэг байгаа. За тоон гарын үсэг авах үйл ажиллагаа маань өөрөө татварын улсын байцаагчид хуваарлагдаад татварын улсын байцаагч баталгаажуулснаар идэвхждэг байсан бол одоо шууд эндээс хураас бүх мэдээллийг баталгаажуулаад тоон гарын үсэг маань үүсдэг. За үүсээд цахим системээс өөрөө авах боломжтой болсон. Тэгэхээр өмнө нь бол заавал татварын албанд очоод флаша авч очоод авдаг байсан бол одоо тоон гарын үсэг чинь e-tax руу ийм талбар болоод орцсон гэсэн үг. За тоон гарын үсгийг ашиглахдаа та тэр хойдлын үйлдэлцсэн дээр байгаа цэнхэр товчийг дараад тоон гарын үсгээ татаж авч болно. За мэдээж татаж авахд таныг мөн эсхийг баталгаажуулах буюу таны бүртгэлтэй утсанд код очиж баталгаажуулах үйлдэлийг хийнэ. За магадгүй ихэнхчлэн тоон гарын үсгээ нууц үгээ мартчихлаа гэдэг асуудал гардаг. Тэгэхээр тоон гарын үсгээ нууц үгээ мартсан бол мөн тоон гарын үсгээ баталгаажуулах, нууц үгээ авах гэдэг байдлаар ингэж авах бас боломжтой. Тэр хойдлын ногоон товчийг дарнаа гэсэн үг. За магадгүй танаа нягтлан бодогч эсвэл одоо бусад удирдлагууд ч юм уу солигдоод энэ тоон гарын үсгийг ашиглах шаардлагагүй болсон бол та админ эрхээрээ буюу гүйцэтгэх захирлын эрхээрээ ороод энэ тоон гарын үсгийг устгах боломжтой. Тэгэхээр тоон гарын үсэг гэдэг маань өөрөө танай компанийг төлөөлөөд ямарваа нэгэн хүний хийж байгаа үйлдэлийг баталгаажуулах ийм цахим гарын үсэг байгаа. Тэгэхээр энэхүү цахим гарын үсэг маань өөрөө систем байхаас гадна ерөнхий эрхээрээ бүгдийг нь удирдан зохицуулах боломжтой. За мөн хэрэглэгчийн эрхэн дээр бусад эрхүүд байдаг. Бусад эрхтэр тоон гарын үсэг идэвхжихгүй гэсэн ийм зохицуулалтаар ажилладаг байгаа. Тэгэхээр зөвхөн ерөнхий эрхэн дээр тоон гарын үсгийг татаж авах болон нууц үгээ авах, устгах гэдэг энэ процессыг маань идэвхжнэ. Тэгэхээр магадгүй нөгөө хүмүүс хайгаад олохгүй байдаг тал гардаг. Тэгэхээр ийм байдлаар цэснээсээ үйлдэлүүдээ хийх боломжтой. За цахим татварын системд мөн нөгөө хэрэглэгчийн эрхийг тохируулах боломжтой байдаг. Тэгэхээр би эрхийн төрөл маань ерөнхий эрх болон бусад эрх байдаг гэж хэлсэн тий. Тэгэхээр ерөнхий эрх гэдэг маань ерөөсөө тухайн хуулийн этгээдтэй хамааралтай бүхий л үйлдэлийг хийх боломжтой эрхийг бол ерөнхий эрх гэж үздэг. За ерөнхий эрхийг бол тохируулах ерөнхий эрх маань өөрөө бусад хэрэглэгчээ удирдах боломжтой. Тэгэхээр бусад хэрэглэгч маань ямар тайлан илгээхийн, харахын баримт руугаа нэвтрэхийн гэх жишээний энэ бүх эрхүүдийг өөрсдөө дотоод санхүүгийнхаа нөөцөд тулгуурлаад удирдах боломжтой. За мөн магадгүй нэг нягтлан авдаг тухайн нягтлан тодорхой хугацаанд ажлаас гараад дараагийнх нь ордог ч гэдэг юм уу те. Тэр бүгдийг бол энэ эрхээр удирдаад зохион байгуулад авах боломжтой. Тэгэхгүй бол манайхны дунд нийтлэг нэг зүйл байгаад байдаг шнэ нөгөө өөрийнхөө нэр нууц үгийг өөрийнхөө регистрийг нууц үгтэйгээ өгөөд тэр эрхээр нь ороод гэд ингээд нэг ийм үйлдэл гаргаад байдаг те. Тэгээд та дугаараа баталгаажуулна уу гэл ингээд нэг рүүгээ уцтаад байдаг бол ерөөсөө энэ дээр эрхийн тохиргоогоо хийжнэ гэсэн үг. Тэгэхээр таны цахим татварын систем нэвтэрж байгаа нэр нууц үг чинь зөвхөн таны л нууц үг гэсэн үг. Яагаад заавал нэвтрэх нэр нууц үг гэж байгаад байгаа вэ гэхээр энүүгээрээ ялгаатай болно. Мөн бусад эрхээрээ бусад хуулийн этгээдийн холбоотой мэдээллийг удирдах юм боломжтой гэсэн байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө эрхийн тохиргоо гэсэн хэсэг рүүгээ ороод тохиргоогоо хийчихнэ. Үнэхээр магадгүй олон нягтлантай, олон ийм санхүүгийн ажилчинтай хүмүүс байвал за мөн кассыг яг энэ нөгөө баримт ороод ирэхээр касс дээрээ баримтаа шивлэх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд бол худалдагчдаа нягтландаа эрхээ өгнө, холбогдох мэрэгжилтэн өөрчлөгдсөн тохиолдолд хасах болон нэмэх үйлдэлүүдийг хийх юм боломжтой эрх маань өөрөө байдаг гэсэн үг. За мөн цахим татварын систем дээр татвар төлөгчийн бүртгэл хэсэг дээр бол ерөөсөө өөртөө хамааралтай үндсэн бүртгэл, дансны бүртгэл,
хаяг холбоо барих бүртгэлийн мэдээллүүдээ бол бүгдийг нь та өөрөө удирдаад нэмээд хасаад явах юм боломжтой. Тэгэхээр энэ цахим татвар руу ороод татвар төлөгчийн мэдээлэл, бүртгэл, эрхийн тохиргоо гэсэн цэс бол ерөөсөө таны хувийн мэдээллийн хэсгээ гэсэн үг. Тэгэхээр эндээс та татвартай хамааралтай бүхэл зүйлээ удирдаад зохицуулаад явах боломжтой. За мөн нөгөө цахим тайлангийн системээс уялдаад цахим төлбөрийн баримтын системдээ ороод хаяг мэдээлэл, утас, мэйл хаяг гэдэг энэ мэдээлэлээ солих боломжтой. Ингэснээр нөгөө таны баримтан дээр хэвлэгдээд гарч байгаа утасны дугаар, мэйл хаяг, мэдээлэл маань өөрөө зөв байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр нөгөө баримтан дээр төлбөрийн баримтны хэмжлэгүүд гардаг тий. Тэгэхээр төлбөрийн баримтны хэмжлэгээр гарч байгаа үндсэн мэдээллийг та өөрөө удирднаа гэсэн үг ээ. За дараагийн зүйл маань өөрөө хөрөнгийн бүр татварын хуулиуд байгаа. За хөрөнгийн татварын хуулиудаас би нэг яг үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөр, авт, галт зэвсэг, малын тоотлогоо албан татвар гэсэн эдгээр 5 хөрөнгийн талын мэдээллийг та бүхэнд яг товчхон мэдээллүүдийг хүргүүлээд явчаа. За татварын албанд бол дээрх 5 хөрөнгийн мэдээллийг яг бүртгэх эрх бүхий байгууллагын бүртгэлийн мэдээллээс нь татаад татварын бүртгэл ногдуулалт хэлбэрээр бол ашигладаг байгаа. Тэр Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгийн албан татвар дээр үл хөдлөх хөрөнгүүд дээр үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногддог. За эзэмшиж ашиглаж байгаа газрууд дээр газрын төлбөр ногддог. За унж байгаа бүх тээврийн хэрэгслүүд дээр автотээвэр болоо өөрөө явагч хэрэгслийн албан татвар, за хэрэгжилж байгаа бүх галт зэвсэг дээр галт зэвсгийн албан татварын тухай хууль, мал дээр малын тоотлогоо албан татвар гэсэн энэхүү хуулиуд бол хэрэгжиж явдаг. За үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулах үндсэн зүйлүүдийг би товчхон мэдээлэл хүргүүлье. За үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулалт, албан татвар төлөгч нь бол бүх төрлийн хуулийн этгээд хувь хүн байдаг. Тэгэхээр би үл хөдлөх хөрөнгөтэй л бол үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх ёстой байх нэ. За энэ хөрөнгөөсөө би чөлөөлөгдөх, ногдох гэдгээс нь ялгаад би албан татварын харилцаа үүсэх ийм байдал үүснэ гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө гэхээр нөгөө үл хөдлөх эд хөрөнгө гэдэг маань иргэний тухай хуулиараа газраас салгамагц зориултын дагуу ашиглаж болохгүй үл хөдлөх хөрөнгөнд бол албан татвар ногдуулна гэсэн ийм харилцаа байдаг. За тэгэхээр бид бүгд магадгүй үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч байх нэ гэсэн үг. За үл хөдлөх хөрөнгийн албан татварын үнэлгээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээ, хөрөнгийн даатгал даатгуулсан үнэлгээ, за данс бүртгэлийн бүртгэгдсэн үнэлгээ гэсэн эдгээр 3 үнэлгээний дагуу 1, 2, 3 гэдэг байдлаар тодорхойлдог. Тэгэхээр эд хөрөнгийн бүртгэгдсэн үнэлгээ байхгүй бол даатгал даатгуулсан үнэлгээгээр, даатгалын үнэлгээ байхгүй бол данс бүртгэлийн үнэлгээгээр бол үл хөдлөх хөрөнгийн албан татварын үнэлгээг тооцдгоо гэсэн үг. За үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг бол аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нь тогтоодог. Одоо нийслэлд байгаа үл хөдлөх хөрөнгийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа гэсэн үг. За аймагт байгааг нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь энэ хувь хэмжээг тогтоодгоо. За хууль заасан интервал нь 0.6-аас 2 хувиар үл хөдлөх хөрөнгийн албан татварыг авдаг. За одоогоор нийслэлд мөрдөгдөж байгаа хувь хэмжээ нь 0.6, 0.8, 1 гэсэн хувиар бүсчлэлтээс хамаарат ялгууртайгаар тогтоогдсон байгаа. За бүсчлэлийг бол мэдээж нөгөө хороогоор нь тодорхойлоод ингэж ялгууртайгаар тогтоосч өгсөн байгаа. За үл хөдлөх хөрөнгийн албан татвар дээр хөнгөлт чөлөөлтийн асуудал яригддаг. За хөнгөлт чөлөөлтөнд бол ерөөсөө төсвөөс санхүүждэг хуулийн этгээдүүдийн бүх үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгддөг байгаа. За орон сууцны хувьд бол нийслэл дэх 2 орон сууц албан татвараас чөлөөлөгддөг. Одоо бид нэр магадгүй 2 орон сууцтай бол энэ дээр ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдохгүй гэсэн үг. За 3 дахь орон сууцнаас татвар ногдуулах харилцаа үүсдэг. Тэгэхээр би 3 орон сууцтай бол надад албан татвар ногдох харилцаа үүснэ гэсэн үг. За орон сууц гэдэг энэ өгөгдөл дээр бол нэг зүйлийг хүмүүс эргэлзээд байдаг. Тэгэхээр орон сууц гэдэг ангиллалд энэ гаражууд, авто зогсоол агуулгууд ордгоо гэсэн үг. Тэгэхээр гараж, авто зогсоол агуулгах нь өөрөө татвар ногдно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр би дахиад жоохон тайлбарлавал би нэг гаражтай, нэг орон сууцтай бол
миний орон сууц нь хуулийн дагуу чөлөөлөгдөх нь харин миний гараж нь албан татвар төлөх нэ гэсэн ийм харилцаа явдаг. За харин орон сууц гэдэгт орон сууц, хувийн сууц, цуслангийн сууц гэд амьдрал суух зорилттой энэ орон сууцуд бүгд ордгоо. Иймээс би нэг цуслангийн байшинтай, 2 орон сууцтай бол би 3 орон сууцтай гэж үзээд албан татвар ногдуулах харилцаа орно гэсэн үг аахгүй юу. Тэгэхээр ийм харилцаагаар явдаг. За мөн нийтийн эзэмшлийн барилга байшин, чөлөөт бүсд баригдсан байшин, тусгай бүс зориулагдсан үл хөдлөх хөрөнгүүд бол албан татвараас чөлөөлөгдгөө. За орон сууцсан дээр би нэг юм орхичиж, орон сууцсан дээр аймагуудад байгаа нийслэлээс бусад газарт байгаа орон сууцуд 100% чөлөөлөгддөг. Тэгэхээр магадгүй би Улаанбаатарт 3 орон сууцтай, Төв аймагт 1 орон сууцтай, Архангаад 1 орон сууцтай гэх юм бол би зөвхөн Улаанбаатарын 3 орон сууцаа тооцсон Төв аймаг, Архангаа орон сууцууд татвараас бүрэн чөлөөлөгднө гэсэн үг. Тэгэхээр орон нутаг дахь орон сууцууд бол бүрэн чөлөөлөгддөг байгаа. За үл хөдлөх хөрөнгийн албан татварыг бол дараа оны 2 сарын 10-ны дотор тайлагнаж төлөх юм зохицуулттай байдаг хуулийн хугацаанд. За татвар төлөх хугацаа бол хувь хүн бол жил бүрийн 2 сарын 15-ны дотор төлөх ёстой. За хуулийн этгээд бол улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хуваагаад төлөх юм харилцаа үүсдэг. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар дээрээ гэсэн үг. За ийм харилцаа тусгаалаад явагддаг байгаа. За автовер болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. За автовер болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар дээр бол ерөөсөө Монгол улсын нутаг дэвсгэрт автовер болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа бүх хувь хүн хуулийн этгээд албан татвар төлөгч байдаг. Тэгэхээр нөгөө автовер болон өөрөө явагч хэрэгсэл гэхээр бүх төрлийн суудлын машин, ачааны машин, мотоцикл, гэд ингээд бүгд хамрагддаг гэсэн үг. Тэгэхээр эдгээр дээр бол албан татвар төлөгч маань өөрөө тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа тохиолдолд бол албан татвараа төлдөг. За албан татварын хувь хэмжээг бол мөн аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хууль заасан хязгаарт багтаагаад баталдаг. Тэгэхээр та бүхэн энийг маш сайн мэдж байгаа. 2012 онд нийслэлээс хувь хэмжээг нэг баталсан байжгаад дахиж ямар ч өөрчлөлт ороогүй байжгаад 2024 оны эцэст өөрчлөлт ороод нэмэгдүүлсэн ийм үзүүлэлттэй байгаа. За аймагуд бол өөр өөрийнхөө хувь хэмжээг бол баталдаг ийм үзүүлэлттэй. За энэхүү батлагдсан хувь хэмжээнд нь тулгуурлаад холбогдох даац болон цилиндрийн багтаамж бусад тээврийн хэрэгслийн үзүүлэлтээр нь хамааруулаад албан татварыг ногдуулах харилцаа үүсгэе. За автовер болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар дээр нэг зүйл байдаг нь улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсхээс үл хамааран албан татварыг ногдуулдаг. Тэгэхээр магадгүй таны нэр дээр байгаа ундгүй ашигладгүй эвдэрсэн тээврийн хэрэгсэл байсан ч гэсэн албан татварыг ногдуулах харилцаа үүсгэе гэсэн үг. Иймд та бүхэн магадгүй одоо ийм Монголд хамгийн ойрхон ийм Монгол систем дээр иргэний өмчилж байгаа тээврийн хэрэгслийн мэдээлэл гэсэн юм лавлгаанууд байдаг. Тэрийг магадгүй та татаад үзээрэй. Тань дээр байжгаад бусдад шилжүүлсэн тээврийн хэрэгсэл магадгүй улсын бүртгэл дээр таны нэр дээр байгаа бол энэ дээр албан татвар ногдуулах юм харилцаа үүсдэг шүү. Тэгэхээр яг энэ дээр болохоор би аль хэзээний зарцсан байсан эсвэл энэ тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан гэсэн маргаан иргэдийн дунд их гарч ирдэг. Тэгэхээр нөгөө улсын бүртгэлд буюу автоврийн үндэсний төвд автоврийн бүртгэл дээр бүртгэлтэй байгаа л бол тухайн тээврийн хэрэгсэл дээр албан татвар ногцоор байдаг гэсэн үг. За магадгүй та тээврийн хэрэгслээ хасуулах юм бол дараа улирлаас эхлээд албан татвар төлөх харилцаа дуусгар болдог. Тэгэхээр өнөөдөр та хасуулах юм бол эхний 2 улирлаа төлөөд 3 4 дахь улирлаасаа төлөхгүйгээр ингэж тээврийн хэрэгслээ хасуулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр өөр өөрийн бүртгэл дээр хийн зүйлээ үзэхгүй бол магадгүй манайхны нийтлэг зүйл байдаг. Натратаа хийгээд аваа явцдаг. Өөрийнхөө нэрийг шилжүүлэхгүйгээс болоод тань дээр ийм урт хугацааны ийм ногдуулт үүссэн байх. Ийм эрсдэл болол айгүйх гардаг. Тэгэхээр та бүхэн магадгүй энийгээ энэ цахим системүүдээс ороод нэг шалгаж үзээд энэ машин яг над дээр байгаа юу гүй юу гэдгээ нэг нягтлаад үзэхэд гэмгүй шүү. За тэгэд нягтлж үзснийхаа үндсэн дээр холбогдох дараагийнхаа арга хэмжээг авах буюу автоврийн үндэсний төв дээр очиж бүртгэлээ зөв болгох гэдэг үйлдэлийг заавал хийгэрээ гэж хэлэх гэсэн юм аа. Тэгэхээр энэ бол нөгөө нийтлэг үүсдэг маргаан шүү.
За автовер болон өөрөө өгч хэрэгслийн албан татварыг хувь хүн жилдээ 1 удаа буюу 6 сарын 1-ээс өмнө төлдөг. За хуулийн этгээд бол 4% хаваагаад сүүлийн сарын 25-ны дотор тэнцүү 4% хаваагаад ийм төлөх хуулийн зохицуулттай байдгаа гэсэн үг. За улсын хэмжээнд нийт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бол одоогийн байдлаар бол 1.4 сая тээврийн хэрэгсэлд 172.6 тэрбумын ногдуулалт үүсдэг байгаа. Энэ бол зөвхөн 2026 оны тоо гэсэн үг. Тэр ийм хэмжээний бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байдаг. Магадгүй тань дээр бүртгэлгүй болон үнийг асуулах гэдэг энэ арга хэмжээг аваарай гэсэн үг. За зам тээврийн сайдын баталсан улсын дугаар олгох бүртгэл хөтлөх журам гэж байдаг. За энэхүү журамд бол сүүлийн эхлээд бол 5 жилээс за сүүлд 3 жил гэдэг өөрчлөлт оруулсан ба 3 жилийн хугацаанд үзлэг онцлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлийн байгууллагын санаачилгаар хасалт хийх гэсэн заалттай. Ингэснээрээ нөгөө олон жил ашиглаагүй эвдэрсэн ийм унахгүй байгаа тээврийн хэрэгслүүдийг бол хасах гэдэг энэ зохицуултуудыг бол оруулж өгсөн байгаа. Тэгэхээр танаас та хасагдах хүртэлх хугацааны албан татвараа бол төлөх ийм үүрэгтэй байх нэ гэдэг ийм харилцаа явдаг. За галц зэвсгийн албан татвар. За галц зэвсгийн албан татвар дээр бол албан татвар төлөгч нь мэдээж галц зэвсгийг эзэмшиж байгаа этгээд албан татвар төлтгөө. За үүнд бол Монгол улсын иргэн өмчлөлийн бүх төрлийн хуулийн этгээд бол албан татвар төлөгч байдгаа гэсэн үг. За албан татвар төлөгч галц зэвсэг маань өөрөө албан татварын хувь хэмжээ нь үзмэр цуглуулга спортын зориулалтаа галц зэвсэг, ан агнуурын зориулалтаа галц зэвсэг гэсэн хоёр ангиллаар бол галц зэвсгийн албан татвараа авдаг. За албанд ан агнуурын зориулалтаа гэдэг маань өөрөө гол төмрийн дугаар 6.4 мм хүртэл 6.5-аас дээш за үрлэн сумтай галц зэвсэг гэсэн байдлаар бол татварын хувь хэмжээг авдаг. За татварын хувь хэмжээ 15,000-аас 60,000 төгрөгийн ийм хооронд бол хэлбэлцдэг. За галц зэвсгийн албан татвараас чөлөөлөх галц зэвсэг маань өөрөө музей үзмрийн байдлаар ашиглах боломжгүй хөнөөх чадваргүй болсныг тогтоосон галц зэвсэг бол албан татвар төлдгөө байгаа. За мөн байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа галц зэвсэг бол албан татвар төлөхгүй чөлөөлөгддөг байгаа. За улсын хэмжээнд бол нийтдээ 49 мянган галц зэвсэг дээр албан татварын харилцаа үүсдэг байгаа гэсэн үг. Тэгэхээр та магадгүй өөртөө эзэмшиж байгаа галц зэвсгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад очиж шилжилт хөдөлгөөнөө хийлгээд татварын албанаас хасалтын бүртгэлээ хийлгэнэ гэсэн үг. За галц зэвсгийн албан татварыг жил бүрийн 12 сарын 1-ний дотор албан татвараа төлдөг. За мөн 12 сард нөгөө зэвсэг арга хэмжээгээ цагдаагаас зохиоддог тий. Цагдаагийн байгууллагаас зохиодог энэхүү галц зэвсгийн тооллогоор бүртгүүлэх мөн албан татвараа төлж эцэслэх гэсэн ийм харилцааг явуулдаг. За галц зэвсгийн албан татварын одоо цаашдаа нөгөө үнэмлэх шинчилж байгаа гэдэг утгаараа хоёр байгууллага цагдаагийн байгууллага татварын байгууллага хоёр хоорондоо хураар мэдээлэлээ дамжуулаад бүрэн цахимжуулах гэдэг процессыг хийж байгаа. За өмнө нь бол яг улаан гэрчилгээн дээр татвараа төлснөө тэмдэглүүлээд явдаг. Цагдаагийн байгууллага мөн тооллогоо тэмдэглээд явдаг байсан бол одоо бүх гэрчилгээ цахимжснараа бүх мэдээлэл маань өөрөө цахим байдалд шилжих гэсэн ийм өгөгдөлтөөр явж байгаа. За галц зэвсгийн албан татвар бол бас нэг онцгойсон юм тусгай зүйл байдаг учраас энэ дээр бол харьцангуй юм илүү зүйлүүд байхгүй юм нөгөө маргаантай зүйлүүд маш бага гардаг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ тухай галц зэвсгийн албан татварын тухай хууль болон галц зэвсгийн тухай хуулиараа зохицуулагдаад явдаг ийм татвар байгаа гэсэн үг. За малын тоотлогын албан татвар. За тэгэхээр малын тоотлогын албан татвар нь 2020 оны 11 сарын 13-ны өдөр батлагдаад 21 оноос эхлээд мөрдөж эхэлсэн. За малын тоотлогын албан татвар бол ерөөсөө л малчин мал бүхий этгээдийн өмчилж байгаа малд ногдох юм татварын харилцаа байгаа. За малын тоотлогын албан татварын хувь хэмжээ маань 0-оос 2,000 төгрөгөнд тогтоогддог. За тогтоогдохдоо сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь энэхүү хувь хэмжээгээ баталдаг ийм харилцаатай. Одоо бүр нөгөө жижигсгсэн байдлаар баталдаг гэсэн үг. За тэгэхээр энэ өмчилж байгаа малчин мал бүхий этгээдийн өмчилж байгаа малыг өмчилж байгаа малчин мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байдаг.
За ингээ улсын хэмжээгээр нийтдээ нэг 254 мянган татвар төлөгч 58.1 сая тоо толгой малаас 25.2 тэрбум төгрөгийн ногдуултыг болол хийтгээ гэсэн үг. Энэ 2026 оны тоо үзүүлэлт байгаа. За тэгэхээр малын тодорхой албан татварын хуулийг хэрэгжүүлэхдээ магадгүй нөгөө тухайн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлал нь тэг хүртэлх төгрөгөөр тогтоож өгөх боломжтой. Тэгэхээр тухайн жилдээ 100 болсон ч юм уу зарим онцгой тохиолдол болсон тохиолдолд малынхаа хувь хэмжээг нэмэгдүүлэх болон бууруулах арга хэмжээг бол авч ингэж удирдах боломжтой. За энэхүү төрлөөр төсөв төлсөн татвар нь тухайн сумынхаа бэлчээрийн ашиглалт худаг ус гаргах гэдэг юм уу тий. Тэгэхээр сумандаа энэ төрлийн татвар нь яг сумын малчтаа дэмжих гэдэг зорилтоор энэ өрөө зарцуулагддаг ийм төрлийн татвар байгаа. Тэгэхээр энэ бол 2021 оноос хэрэгжиж эхлээд малын тодорхой албан татвар нь малчин өөрөө тайлагнах харилцаатай байсан бол 2024 оноос бүртгэлтэй тулгуурласан ногдуулт үүсгдэг болсон. Одоо нөгөө малчтыг тайлагнах үүргээс нь чөлөөлсөн байгаа. Тэгэхээр ерөөсөө статистикийн албанд жил бүрийн 12 сард мал тоолгонд хамрагдсан ийм малчин мал бүхий этгээдийн малын тоонд нь тулгуурлаад албан татвар ногдуулдаг ийм харилцаа байдгаа гэсэн үг. За энэ бол яг ингээд нөгөө 2021 оноос хэрэгжээд эхэлсэн ийм хуулийн зүйл заалт байгаа. За дараагийн хуулийн зүйл маань өөрөө газрын төлбөр. За газрын төлбөр дээр ерөөсөө газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн хуулийн этгээд нь газрын төлбөр төлдөг байгаа. За харин газар дээр бас яг газар гээд ирэхээр хоёр төрлийн татварын асуудал яригддаг. Нэг нь газрын төлбөрийн асуудал, нэг нь газрын үл хөдлөх хөрөнгийн асуудал яригддаг. За эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд үннийг газрын төлбөрийн асуудал яригдах буюу газрын төлбөр төлөгч байна. За харин өмчилж байгаа буюу одоо яг бидний нөгөө 0.7 га газраа өмчилсөн энэ маань өөрөө газрын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөөд явдаг. Буюу үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн дагуу хэрэгждэг ийм зохицуулт байгаа. За газрын төлбөр дээр тусаад ирэхээр 2020 онд бол хууль нэмэлт өөрчлөлт оруулсан. За татварын албан газрын төлбөрийг хураах, төсөв төвлөрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр газрын төлбөр, газрын үл хөдлөлтөй холбоотой энэхүү харилцаан дээр татварын алба ерөөсөө төлөх, хураах, төсөв төвлөрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээд за газрын алба нь газрын анхдагч, бүртгэл, үнэлгээ, ногдуулалттай холбоотой харилцааг газрын алба хэрэгжүүлж ингэж явдаг гэсэн үг. Тэгэхээр эдгээр хоёр байгууллагатай хамааралтай бүх өгөгдлийн мэдээллүүд маань хураар дамжаад системд автоматар бүртгэгдэж ногдуулалт үүсээд татвар төлөгчид нэхэмжлэхийг хүргүүлдэг. За үүссэн нэхэмжлэхийн дагуу төлөлт барагдуулалт нь татварын алба маань өөрөө хяналтыг хэрэгжүүлж ингэж ажилдаг ийм арай нэг онцгойсон харилцаатай зүйл байгаа. За тэгэхээр бүртгэлтэй тоо хэмжээд магадгүй та бүхэн сонирхвол эзэмших газар, өмчлөх газар, ашиглах газар гэдэг байдлаар тоо өгөгдлүүдийг харуулсан байгаа. За газрын төлбөр маань өөрөө улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төсөв төвлөрүүлсэн байх ёстой гэсэн юм хуулийн зохицуулалтаар явдаг. За тэгээ газрын төлбөр дээр та бүхэн нэлээд дэлгэрэнгүй үзье гэвэл магадгүй нөгөө газрынхаа төлбөрийг 2 жил төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах хураах юм заалттай юм зүйл байдаг байгаа. Тэрийг илүү дэлгэрүүлээд та бүхэн маань үзээрэй гэж хэлье. За газрын төлбөр дээр бид бүхэн сүлд газрын эрхийг бусдад шилжүүлж байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж байгаа энэхүү өгөгдлийг бид нар цахимжуулсан байгаа. Тэгэхээр газраа та магадгүй эзэмшиж өмчилж байдаг газраа та бусдад шилжүүлэхдээ хуучин болвол татварын албанд ирдэг, газрын албанд натрат дээр очдог. Натрат дээр очоод гэрээгээ хийгээд газрын албан дээр очдог. За газрын албанаас байршлаа тодорхойлуулаад татварын албан дээр очоод татвараа төлөөд заавал албан бичиг аваад буцаад газрын албан дээр очдог ийм харилцаатай байсан. За тэгэхээр энд бол маш их цаг хугацаа зарцуулдаг байсан бол 2026 оны 4 сараас эхлээд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж байгаа энэ үйлдэлийг бол цахимжуулсан байгаа. За ингэж цахимжуулахдаа бол ерөөсөө газраараа
газраас шилжүүлж байгаа газрын эрхээ шилжүүлэх жолон газрын эрхийг хүлээн авч байгаа иргэд газраар хандаад цахимаар бүх үйлдэлээ 100% хийх боломжтой болсон. За ингэснээр нэг газар шилжихэд ойролцоогоор нэг 30 хоногийг зарцуулдаг байсан бол одоо илүү нөгөө татвар талын бүх процесс бол цахим буюу 2 минут, 2-3 минутанд шийдэгдэх боломжтой болсон. За харин нөгөө газрыг шилжинэ гэдэг маань цаанаа бас нөгөө дараагийн бичиг баримтны асуудал хүлээгддэг учраас тэр талын хугацаа бол яг газар талдаа жоохон багасж өгсөн. Тэгэхээр аль болохоор яг энэ хугацааны мэдээллийг цахимжуулах гэдэг иймэрхүү үйлдэлийг хийсэн. Тэгэхээр ерөөсөө эргүү хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлж байгаа бол татварын албанд биеэр ирэх шаардлагагүй ерөөсөө газар руугаа хандаад хүсэлтээ илгээчихнэ. Тэгэхээр хүсэлт илгээхдээ газар шилжүүлэх гэдэг хүсэлтээ сонгоод хүсэлт илгээх товчоо дараад дуудлага худалдааны үн, контрактын үн, холбогдох мэдээллүүдээ бөглөөд илгээчихнэ. За тэгэхээр газар эзэмшихийг бусдад шилжүүлэх гэсэн энэхүү өгөгдөл байгаа. Тэгэхээр энэхүү өгөгдөлтөөр холбогдох бүх файлуудаа та цахимаар систем рүүгээ скан хийгээд оруулчнаа гэсэн үг. Тэгэхээр эрх шилжүүлэгч болон эрх хүлээн авагч маань хоёулаа хоёр талаасаа мэдээллүүдээ хянаад мэдээллүүдээ оруулчихна. За хасагдах зардалтай хэсэг, харилцаа хамааралтай хэсэг, хөгжлийн бэрхшээлтэй хэсэг гэд энэ маань өөрөө хуулинд заагдсан хувь хүний орлогын албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд заагдсан үзүүлэлтүүд. Тэгэхээр эдгээр үзүүлэлт нь танд байгаа бол та холбогдох чекүүдийг дараад файлаа авсаргаад явчнаа гэсэн үг. За ингээд мэдээллийг оруулснараа танд нэхэмжлэх шууд цахимаар очиж. Тэгэхээр цахимаар QR код бүхий нэхэмжлэх очино. Та энэхүү QR-ын дагуу татвараа төлснөөр таны процесс шууд хийгдэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө хоёр хүн маань өөрөө гэртээ байж агаад энийг хийчнэ. За заавал хянах шаардлагатайгаас бусад хилцлээр хийгдэж байгаа зүйл бол систем өөрөө таныг мэдээлэл бүгэлж явах явцад автомат хяналтыг хийгээд хянах шаардлагатайгаас бусад тохиолдолд байцаагчид хуваарлахгүй автомат нэхэмжлэг хүүсгээд хургуулчихнэ гэсэн үг. Тэгэхээр та магадгүй 24-нд 7 өдрийн 24 цаг газрынхаа эрхийг бусдад ийм шилжүүлэх боломжтой болсон ийм өгөгдөл байгаамаа. Тэгэхээр энэ үйлдэл маань өөрөө цахимдаар хийгдээд ингээд явцсан. Одоогоор яг 1 сарын хугацаанд хийхэд 3000 орчим гэрээ хэлэлцээр маань өөрөө цахимаар ямар ч саад төвггүйгээр ингээд хийгдсэн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энийг магадгүй та бүхэн мэдэж аваад энэ дээр яг ингээд ашиглаарай. Тэгэхээр нотариатынхаа гэрээг хийсэн л бол та газрын алба, татварын албанд бичлэн очих шаардлагагүйгээр шууд ийм харилцаагаа хийх боломжтой болсон гэсэн үг. За үүнтэй холбоотой мөн бид цаашдаа улсын бүртгэл болон цагдаагийн бүртгэл гээд бүхий л энэ бүртгэлийн мэдээллүүдийг илүү татвар төлөгчид хялбар байлгах гэдэг энэ чиглэлээр илүү ингэж өөрчилж ашигланаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн миний бэлдсэн мэдээлэл дуслаа. За баярлалаа та бүхэнд.